Салууцсан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. MMA Talk podcast-ийн 6 дахь дугаар King Panda Club-с Монгол Улсын холимогтлооны шилдэг талаанчлаа нэг баяр цагтын Виктор ах маань оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За чамд бас энэ өдрийн мэнд бас нийтийн подкаст үзэж байгаа үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээ бидний урилгыг хүлээн авч манай подкастт оролцож байгаад баярлаж байна. За одоо сайхан амарч байна уу? Хизээ Монгол улстай эргэж ирв бас. Сайхан. За би энэ зууныхаа тулааны одоо энэ замынхаа богцоос уулзвал за би 8 сарын 17-нд Америк нэгдсэн улсын Сан Францискот first round fight гэж одоо хава мужийн холбоо. Тэр одоо Калифорни мужид 3 дахь ивент зохиосон. Тэгээд тэр холбоонд одоо Калифорни мужид очиж оролцсон байт юм аа. Тэмцээнд орчоод 3 оноо нутагтаа ирсэн. Хүүхэд нэлэх болохоор бас тэгээд шууд наашаа яарал өрөөд ирсэн дээ. Тэмцээнд тусах. Тэнд бол байрлахгүй байгаа гэж ойлгох юм шүү дээ. Тийм, тэнцэнэ байрлахгүй. Яг тэмцээнд нэг тэмцээн болохоос 16 7 хоногийн өмнө очсон юм да. Ааха. Калифорни цагийн зөрүүгөө гаргаж нэг 10 хоногийн очдог. Үндэсний хөрөнгө оруулалттай мөнгөн гүр эмнэлэг нь нарийн мэрэгсэн эмч ажиллагсадтай халдвар аюулгүй байдлыг бүрэн хангасан олон улсын жишгт хүрсэн тоног төхөөрөмж бүхий оншилгооны төв гэмтлийн мэс засал, ерөнхий мэс засал, сэргийн засах уламжлалт эмчилгээ, эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, дотор мэдрэл, зүрх судасны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Хавдрын оншилгоо мэс заслын эмчилгээг өндөр түвшинд явуулж энэрл хүндлэл бүхий чанартай үйлчилгээг ард иргэддээ хүргэдэг. Эрүүл Монгол иргэн эх орны баялаг мөнгөн гүр эмнэлэг. Тий. Манай үзэгчдэр таны яг тулж байгаа холбооны тухайс яг сайн ойлголтгүй байгаадах шүү. Dragon House-аас яг юугаар ялгаатай юм бэ гэд тэр тухайд та өөрөө илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх. Энэ ийм очиртай. Dragon House ч одоо Zongloo series гэдэг одоо Zongloo гэдэг манай менежерийн өөрх нь холбоо байдаг. Тэрийг ажил нөгөө Калифорни мужид өөрөө ажиллуулахдаа бүр ихтэй одоо франчайз хэрэгтэй хүн гэх юм уу та. Тэнгүүд энэ first round fight гэдэг холбооч болохоор хава мужийн холбоо. Тэгээ нэг Калифорни мужийн тамирчидтай нэг өөрсдөө мужийн тамирчдыг тулдуулж тэнд ивент зохиох гингүүд ирэх байхгүй учраас Zonglooтой хамтарч энэ холбоог одоо тэр Калифорни мужид зохион байгуулсан. Тий. Таны нэг сүүлийн 7 өдөр чинь доотлолт нэг Dragon House MMA гэдэг холбооных нь нэрээр ингээ баг энэ холбооноос тулж байгаа шүү гэж юм шиг гарцсан байсан. Тэгээд яг тэр Dragon House гэдэг холбооч нь өөрсдөөс нэг Dragon House гэдэг клубтэй заалтай. Тэгээд би ч нэг Америкт толдтой яг тэр клубийнхаа нэр дээрээс толддог. Тэгээд Dragon House гэдэг бичигдээд тийм учраас. За хамгийн сүүлийн 7 бол одоо манай үзэгчд маань их сонирхолтой шинэхэн байгаа бах. Тэгээд тэргүү талааныхаа тухай өрсөлдөж байгаа тухай та нэг дэлгэрэнгүй яриач. Тэр тулаан бол бас айгүй их тийм юу талаамсан сэтгэл санаа дарамттай талаамсан. Миний хувьд бол аврагын бүсний төлөө тулдна гэхээр ч хүн ч бас айгүй их ачаал авт юм бэл. Тэгээ нэг сошиал ертөнцч вэ, ер нь найз нөхдөд хүрээлч вэ. Тэгээд ер нь ингээд энэ хүмүүсийн хандлагч ирсэн хүнд амар их дараа өгчдөг. Тэгээд яг би нэг анх удаага огтгонд гарах юм шиг мэдрэмжийг аваадсан ерөөсө тэр үед бол тэгээд зөвлөдөө яг өөрөө сэтгэл зүйтэй сайхан доктортой ярилцж байгаа л. За яг 100 өргө төвлөрүүлээ. Дүнсэл яг тэмцээн болохоос 3-4 хоногийн өмнө хүртэл ингээл амар тийм ачаалттай тогтож өгөхгүй байсан. Айгүй хэцүү л байсан. Тийм. Сүүлийн 3 хоног дээрээс яг өөрийгөө өдөртөж шүмснээс хол байж те яг төвлөрч чадсан. Тэрнийхээ үндснээрээс бас амжилт гаргасан юм лөө. Ааха. Яг нөгөө тулааныхаа хувьд бол 1 болон 2 дугаар үеийн ялгаа нь юу байсан? Арай өөр болол гараад ирэх шүү бас. Өртөгч тамирчнаа баг ер нь мэдэрсэн үү? Тий, ер нь илүү юм байна да гэж. Сүүлийн ер нь 3 дараалсан тулаан дээр бол ерөөс дандаа 2 дугаар үедээ дууссан л да. Тэгээд эхний нэг үе одоо ерөөсөн тандах маягтай л байж байгаа л. Тамирчнаа нэг мэдрэн гэж ярьд юм да тий. Яг юу их гээд яхаад гээд гар зөрөө бас нэг тэнцээч бас эхний раунд дээр бас би тавирж байгаа шүү дээ. Тэгэл за ерөнхийн нэг ойлголтыг өөрөө тэгэл авчиж байгаа. Тэгээ 2 дугаар үеэсээ за би нэг ийм юм хийн гэдэг шийдсэн зүйлүүдээ хийж үзье гэсэн төлөвлөгөөтэй байсан. Таны хувьд бол энэ 23 24 он бол их одоо юу гэмэрийн одоо завгүй гэж хэлэхэд бас олон талаа хийж байгаа юм 2 жил болж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 2 жилийнхаа тухайд бэлтгэл сургууль их таарж гэнэ үү? Эсвэл ингээд тулааны одоо нөхцөл болцоо их олдоод нь үү?
Тэр талаас нь тайлбарлавал 22 оны 5 сарын 28-нд анх Америкт очиж тулаасан юм. Тэрнээс хойш 24 оны 8 сар хүртэл 9 тулаасан байна Америкт. Одоо надад юу нөлөөлж ирэхээр тэнд байгаа манай менежер маш их нөлөөлж байна да. Манай Монгол менежер Зөркий менежер багш маань байж байна. Бас зонлоо гэж одоо тэр гадаад манай менежер байж байна. Бүгд тэнд төвлөрсөн байгаа учраас тэнд ерөөсө тулаан бүх юм тэндээс л одоо ер нь явагдана. Ойрын ер нь 3-4 жилийн тулаан бол ерөөсө тэнд л явагдана. Ер нь бол яг л тийчийн одоо ранглагдаад Калифорни мужид ранглагдаад тентгийн тамирчин гэдгээр одоо явж байгаа учраас мужийн ранкаар бол өндөр байгаа хөх те. Мужийн ранкаар бол Калифорнид одоо 16-д явж байна. 16-д 70 кг-ын жин 70 кг. Ааха. Нийт гэхгүйгээр мужаараа ранглт юм те. Тийм мужаараа тэгээд бас нэг бүс-бүсээр бас ер нь ранглагдана. Ер нь бүх юм тодорхой Google дээр байж байгаа та. Тий, топологид метр байдаг те. За сүүлийн 3-7 бол ингээд first round fights тэгээд Primal FC, Beat River FC гэдэг 3 уур холбоонд туллаа. Энэ 3 уур холбооны ялгаа одоо яг уур амьсгалын хувьд ялгаатай байдлыг та хэлж өгвөл. Ялгаатай байдал бол яг энэ сүүл тулдаг энэ холбоо маань бол арай нэг том цар хүрээтэй л да. Жишээлбэл Сан Францискотын Copols гэж одоо хамгийн том орд юм байдаг. Тэр ордонд дандаа тэмцээний үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр бусад тэр нэг одоо казино жижиг холбоотнуудыг одоо бас массыг хамарсан тийм бас тэмцээнээс ч жоо өргөн цар хүрээтэй байдаг тийм холбоо байсан. Тэгээ бас дээрэс нь тулааны үзүүлэлтүүдийг харж бас нэг бонус чек өгдөг бас арай илүү тийм том л гэсэн үг шүү дээ. Бас энгийнээр энэ яг Америкт хийсэн талаануудаас одоо хүнд болон хөнгөний хувьд бол цохиулж ундаг талаан хүнд байсан уу эсвэл одоо ямар талаан хүнд байсан бэ? Сая бол аврагын бүсний талаан нэлээд дарамттай байсан гэдээ ярьсан шүү дээ. Яг дарамтынхаа хувьд аль нь илүү одоо ер нь эхлээд ороход нэг нь хүнд яг оронгуудаас хүнд өөр байдаг шүү дээ. Сүүлийн талаанууд нэг сэтгэл зүйн дарамт их байсан. Тулааны дарамт бол багцсангүй гайгүй. Нөгөө нэг унж бусдаг бол сэтгэл зүй гайгүй мөртлөө яг тулааны дарамт нь бол юу болчихоо гэмээр л тийм мэдрэмж авсан. Тэгэд тэр үед бол тэг яг нэг ялан гэсэн бодлыг яг өөртөө нэг сэтгэл зүйд бол ер нь ялан гэсэн бодлыг өөртөө 100% итгүүлж чадсанараа л тэр хүн зохилтоос босч ирч чадсан юм болов гэж би боддог шүү дээ. Хөвдөө. Тий, тэгэхээр ер нь арай ондоол харагдсан л тий. Цогж унсан ч гэсэн бид нар бичлэгэл харж байгаа болохоор босоод ирхий байна л гэж л хүлээж исэн тэгэл яг босч ирсэн. Яг тэр үед ер нь яг юу бодог? Яг тухайн үеийн мэдрэмжээс гэвэл тэр үед бол ерөөсөө яг цаа бодог ч өрсөлдөгч бодог ч ерөөсөө нэг мэдсэн чинь нэг унтсан цохиулжсэн. Тэгээд яг тэр цохиулж хуйтэй би ч ерөөс тийм нэг ялагдсан гэсэн ерөөсөө тийм бодол төрж ирэхгүй. Яагаад би юм чи би ч ялах ёстой ш тэгэл яг хүн чинь тийм яг бодлоороо төгөд юм. Би маань өөрөө нэг рефлексээр ингэж хөдлөөд ирсэн. Тэгээд яг тэндээс айгуу гоё босоод ирсэн. Тэгээд тэрний бас шүүхч бас нэлээд харсан тийм. Тэр бас ер нь цаанаас айгуу бас манай амраахын хэлдэг шиг их азтай зүйл болсон гэж бас өөрөө өвдөг байна. Тэгээд тэр талааны бэлтгэл бол их сайн байсан байх гэж бодоод байна. Тэр талаан бол бэлтгэл бол маш өндөр байсан. Яагаад гэвэл анх нөгөө Америкт 22 оны 5 сард очиход би чинь 102 кг-т очижсэн. Тэгээд намайг чи 90 зодолтно гэдэг яг 20 тоног авчихсан. Тэгээд нөгөө нэг өөрөө хүн житэй бас нөгөө хий хоосон чи их байсан болохоор маш хурдан 90 кг очсон л да. Тэгээд 90 кг тулааны амжилттай хичээдсэн чи манай менежер намайг хэлсэн. 8 сард чи тулднаа. Гэтэ 77 тулдсан шүү. Жингээ одоо сайн бариараа гэл. Тэгээд нөгөө жингээ барихын тулд хүн чинь бэлтгэлийг маш сайн. Тэгээд ер нь бэлтгэл бол тэрэн дээр бол маш өндөр түвшинд байсан. Тэгээд бэлтгэлийн сайнаас ч тэр бас аяга хурдан зөвхөлтөс хурдан сэргсэн болов гэж боддог. Яг тэр үе нөгөө жин хассан та режимээс ярьж өгвөл бас үзэгчд маань сонирхолтой байж магадгүй. Энэ тамирчид яаж ингэж өндөр урт хугацаанд ингэж богино хугацаанд ийм өндөр амжилттай жингээ хасаад доош ингээл 4 жин гүйчлээ шүү дээ. Тийм. Тэр бол ерөөсөө ийм л зүйл нөлөөлсөн нэг жингээ хасаад биш нөгөө хүн жинд ингээд анх Монгол тулдахдаа яг л одоо 26 7 настай эхэлсэн шүү дээ тулааныг хожоо эхэлсэн. Тэгээ эхэлж байхдаа ерөөсөө яг л энгийн л хүн байсан байхгүй 10 жил тэр сакс мөнгө тоглодог зөөр нэг энгийн хүн байж тэр тэмцээнд хүн чинь дандаа ингээ ороод хүн чинь нөгөө баг мотортой нөгөө том би нөгөө австай жижиг мотортой машин чинь ингээ орилоод явдгуутай адилхан миний би хүн
одоо тэр хүн чинь одоо миний зүрх бол яг тэр бие авч явахад аяг хүндрэлтэй л байсан байгаа байхгүй. Нэг талтай бол тэр үед бол бэлтгэлийг ч гэсэн одоо хийж мэддэггүй, бэлтгэлийн ачааллыг ч авч үзээгүй. Тулаан гэдэг юу одоо бай ялангуяа холимоглон гэдэг одоо бүх юм мэддэг байх хэрэгтэй байна шүү дээ. Фул контакт гэж бүх төрлөөр өрсөлдөнө. Тийм учраас энийгээ ч мэдэхгүй бас өөрийн алдаа бас өөрийнхөө зүгээр дур сонирхлоороо бас яг энэ тулааныг хэлүүлсэн бас сайхан юм да тий. Түүнээс бол хүн чинь бол миний бие физиолог бол тийм таарахгүй бол хүн байсан юм лээ. Тэгээд яг Америкт очиод бас тодорхой хэмжээний бас Монгол бас туг гэдэг юм бас энэ дотор байж байгаа шүү дээ. Илүү хариуцлагатай болчих. Хариуцлагатай болчих. Гэдэг утгаараа бас тэндээс нэг ялтыг аваад яваадсан болохоор нөгөө тэрэндээ урамшаад за жим бол юу юм бэ? Би энэ голны төвц оролдонд энд оршихын л чухал те. Би энэ тулааныг өргөжлүүлэх нь чухал. Одоо надад одоо хэдэн килограмм тулаан олдож ийн гэдгэнд өөрөө айгүй том боломж гэдэг үүдэн санаад тэр жингийг бол ерөөсөө нэг амар авч хэлцэх болоо зүгээр би хасах ёстой гэж зүгээр ботцсон. Тэгээ энэ хасах үйл явцад бол юу нөлөөлсөн юм бэ гэхээр энэ хоолоо идчихэд одоо өмнө нь идчихэл хөвтдөг ч юм уу тийм үйлдэл хүртэл байхаа болно шүү дээ. Хоолоо идчихэд заавал 10-20 минут гарч алхах нь байна хөдөлгөөнд болно. Тэгээ хоол ичээд нөгөө хүүт юмуд үүсмэл хүүт юм хүртэл болно. Заавал болин, заавал халуун юмуд юм байна тий. Ерөөсөө бүх жижиг ийм үйл явдлуудаас л нөлөөсөргөл энэ жим буусан гэж бас хонтой боддог. Даан бэлтгэлийг биш. Хоол идэл хэдэн цагаас хоол идэхэ болох юм ичээд хэдэн минут алхах хэрэгтэй юм тий. Энэ бүхэл юм нөлөөсөндөө жин хасгах болов. Одоо тулааны бус үеийн жин одоо кампт орохоос өмнөх үеийн жин хэд байгаа вэ? Ингээ үед одоо би ч 83. Тийм, дээдлээ нэг 85. Тэгэл 70 руу. За та сая нөгөө Монголд байсан талааныхаа яг өөрийнхөө карьерийн ихэнх үеийг ярьлаа. Тэгээд одоо ингээд Америкт мэргэжлийн төвшөнд тулж байгаа тамирчин Монголд анх сонирхож байсан тэр инхтөр гэдэг хоёр хүний хоорондох ялгаа яг ер нь та өөрийнхөө яагаад тулааны спорт гэдэг спортыг сонгосон гэд тэрнээс нэг Америк хүртэл нэг таслаад ирвэл багслаад ирвэл ямар хөө зүйл гарахаараа. За миний хүүхднээс хэлсэн вижтэй ээж аваасаа тавуулаа. Айлын баг хүүхд. Миний хүүхднээс л одоо Эрдэнэт төрсэн байт юм ээ. Хүүхд тахта 4-5 настай байхдаа хотод анх орж ирэл. Тэгээд энэ инженерийн 57 дугаар сургуульд анх ороод тэгээд энэ сургуулаа төгсөөд энэ сургуульд байж хата одоо миний спортын анхны замлах юм бол саксон бөмбөр хичээлжсэн. Тэгээд саксон бөмбөр хичээлэхдээ бас чанга багшийн гар дээр хичээлжсэн. Тэгээд энэ спорт гэж юу вэ? Спортын техник гэж юу вэ? Тэгээд спортыг анх мэдрүүлсэн юм миний саксон бөмбөгийн багш байдаг. Тэгээд багшийнхаа бас хүнд хэцүү бэлтгэлийг дааж хараад хүүхд тохосоос саксаар бас чамгүй олон амжилтыг үзүүлсэн. Тэгээд миний спортын суурь бол саксон бөмбөг байдаг. Миний аав баяр зөгт гэж хүн бэ. Миний аав ч одоо маш гарын дүүтэй, их гоё зураг зурдаг, сэлбэр хийдэг, тийм их гартаа, их уртаа чадaltaй тийм хүн байсан. За ер нь бол миний ээж аавч ер нь их ажилсаг, хөдөлмөрч одоо тийм тархины барилга өгсрэлт бас аюу олон жил ажилласан. Миний ээж одоо барилгын засал чимэглэлийн бас 6 дугаар зэрэгтэй мундаг тийм хөдөлмөрч ажилласан хүн бэ. Ер нь бол муухай ирээс дээр тийм маш хөдөлмөрч тийм шаарга хүн байсан. Тэгээд яг тэрний жишгээр хүүхдүүд нь хүртэл бүгдээрээ одоо миний ах нар эгч нар ер нь ажилтай. Бас ер нь миний бас дунд ахчууд ээж ихээ хийдэг одоо тэр засал чимэглэл барилгын талдаа тэр хөдөлмөрч зангийн их дуурайж тэрүүгээрээ бас ажил хийж амьдэрдэг тийм юм байгаа. Алс бол хүний нутагт амьдэрдэг тийм юм байна. Ер нь бас яг нэг бусдын адил бас ер нь хөдөлгөөнтэй л хүмүүссэн 10 жил тах юм. Тэгээд саксон бөмбөг тоглодог бас нэг хүнтэй одоо бидний ч бас хүүхд тахтас гайг болоо шүү дээ. Бас нэг гар зөрүүлчтэй тий. Тэгээд ер нь тийм гар зөрүүлчдэг төрлийн тийм хүмүүссэн. Тэгээд ер нь хожууч гэсэн ер нь бас л ер нь гар зөрчих гэдэг тийм л байж байгаа л за миний бас нэг багын найз надад их нөлөөсөн л да. Би ч одоо баг 25 6 хүртэл тулаан ийм одоо UFC одоо дээр одоо Fight Night одоо Федераликч мэддэг байлаа шүү дээ. Тэгээ миний багын найз надад их нөлөөсөн л да. Ийм тулаан байдаг шүү дээ. Ингэж толдог. Энэ бол хүн биш чөтгөр гэдэг одоо Федералик анх надад ингээл танилцуулчихсан. Тэгээ тэр үеэс би тулааны бичлэг үзээл тэгэл өөр нэг цаанаас л нэг ийм
Ямар гоё хоббирол гэдгсэн. Тэгээд нэг гэртээ юм бэлэмэл аваад тавьчихдаг. Жоон тиймэрхүү юм цуглуулах дуртай болсон тийм ээ. Тэгээд удаачгүй Конор Макгрегор гэдэг тэр хүнийг хараад тэгээд ер нь ихсэн гээ. Тий, өөр хичээлэл үзээгээл. Тий. Тэгээд энэ Master Lunch гэдэг одоо Монгол зохиосон reality show ч одоо орох шилтэн гэл. Тэр нэг өдөр гэртээ ингээд луцаа үзэж байж байгаа л. Ингээд бүх хүнд нээлттэй гэдэг тэр үед нь өөр очиж бүртгүүлээл. Тэгээд сорилоос нь нэг ялагдаад. Ялагдахдаа бол нөгөө нэг ачаалах чадваргүйгээсээ болж ялагдаад. Тэгээ би болцсон байсан. Тэгээд нэм жилийн ганц төмөр гэж над руу холбогдоод Master Lunch reality show тэгээд аврагын бүсгний бүс биш шүү. Зүгээр аврагын төлөө тулдах уу энэ 2 сар байж бэлтгэл хийнэ. Тэгэл ихсэн байдیں۔ Тэгээд тэр үчи одоо нэг тэр reality show ч одоо 2 сар бэлтгэл хийж байгаа чинь нөгөө бүтэн багаараа ингээд нөгөө заал хийсч бэлтгэлээ хийдэг гэсэн. Тодорхой одоо ширэмбэлээ, шиного гэдэг ингээд бүх заал дугаантын бүх заалыг хийсч хийдэг гэсэн. Би тэр үед нөгөө ерөөс явдгүй байсан л та. Үлдчихдэг байсан. Яагаад үлдчихдэг байсан? Бэлтгэл хийхээс ч хүртэл хичээдэг байсан баг. Яагаад өнгөд би 10 жилд нэг сагсан бүгд тоглохдоос Монгол Улсын бас мундаг дасгалжуулагч хүнээр бас сагсан бүгд юм заалгаад спортын техник гэдэг юм бас нэг багасаа мэдэрсэн баг. Шийдэл гэдэг чинь техник заал тэр бэлтгэлийн ачаал гэдэг зүйл чинь ямар үлээ. Спортоос нэг тодорхой хэмжээнд бас нэг хүүхд тухайс нэг сайн багш яваад мэдэрсэн байсан болохоор гинт тим реалити шоуны юм 2 сарын бэлтгэлд ороод тэнцэж тулаад ажиллах юм байхгүй шүү дээ. Ихэнх нь намайг бол нэг багасаа тулаанаас өөртөө дүртэй болцсон. Би хажууд нэг юм татаад хийхээр нэг өөрөөсөө ичдэг гэх юм уу. Нэг юм хийж чаддгүй. Тэгээд явдггүй байсан. Тэгээд тэр зөнгөөр тэр явдггүй тийм ичинхий зангаас олж яг тэр реалити шоуныхаа аврагын төлөө тулдаа. Бас л нэг ажиллах чадвар муудаал ялагдсан. Тийм байсан. Тэгээд тэрнээс ч биш би ч бас жил хайцсан юм аа. За ер нь л миний тохирох хэд биш байна. Тэгээд ингэж одоо хаширлаад байдаг гэсэн шүү дээ. Нүдний болоо олж явж байхаар одоо боли ихсэн. Тэгээ яг явжсэн чи манай зөрх төгш маань надад холбогдоод 18 онд жилийн дараах. Тэгээ холбогдсон за тэр чамд нэгтэр чамд зодтолдох тулдах сонирхол байдгүй байдгаа л гэсэн. За би чамд нэг юм клуб дурж байна чи ирээд ингэ бэлтгэлээ хий гэдэг. Тэгээд тэн дээр би бэлтгэлээ гэдэг орхон гэдэг багш нар ч бэлтгэлээ хийсэн. Тэгээд тэр багш маань урагш явахаар одоо энэ 2 сар ирээдээ тэр заал нь бэлтгэл хийж чад. Тэгээ намайг хамгийн анх одоо чиглүүлж өгсөн юм одоо тулаан гэдэг юм руу чиглүүлж өгсөн юм. Нэргөө Отхон Баатар. Цагдаа засгийн. Тэгээ огийн ах маань ганцаархнаа тэр заал нэг багшгүй үлдсэн бэлтгэлээ гэж. Би чамд нэг сайн багш нар явуучих юм. Тэгээд намайг энэ Дашцгийн ганц зэрэг гэж одоо Монгол Улсын гавьт боксинг засаж өгч шээ. Тэр хүн дээр намайг анх танилцуулж авчирчвал тэгээд би 18 оноос хойш өдийг хүртэл тэр багштайгаа бэлтгэл сургуультай яж тэр хүн намайг одоо хүн яаж зогтов тий одоо бүр аагаас нь зааж өгсөн тэр одоо координац одоо жинхэнэ гарын зохилтын бүх юмыг зааж өгөө. Тэгээд тэр хүн дээр ч одоо ковидын үед маш их сайжирсан болов гэж би өөрийгөө боддог. Яг 2021 оны үед ч одоо бүх заалууд таалтай гадуур шун явуулдаг тий. Тэгээд тэр чинь клубийнхаа бүх юмыг гэртээ аваад ирсэн, их юм аваад ирсэн. Багшийнхаа яг хий гэсэн юмнуудыг өөрөө хийдэг. Тэгээ яг гэрийн даалгавраа маш сайн хийдэг гэсэн үндсэн дээр хажуугаар нас нэг явах холонгууд нь яг зааланд очиж байждаг. Тэгээ манай тэр гани гэдэг одоо тэр хөгшин багш маань багшийн нэг ариун барилдлага байж тамирчин илүү сайн авдаг гэдэг шиг бит хоёр юусаа маш хурд хугацаанд дотносон л тань зан зангаа авах. Хоёр биенийгээ олоод тий. Манай тэр багшийн бас чанарууд мундаг дандаа дэлхийн олон улсаас медаль авсан мундаг гавьяат тамирчид зөндөөд бас маш их дашаа сайтгүй л дээ. Би тэгж бодож хайлч хөндлөж явдаг тэр багш. Тэгээд тэр багш маань л одоо энэ их тэрийг бүтээсэн байна. Гарын зохилт хүндгаар тавьчихсан биз дээ. Тий. Миний тэр багшлаа бүтээсэн. Багштай маш их талархаж явдаг та. Гар бол ялчгүй ялгардаг шүү дээ. Илүү нэг арай нэг хүчтэй хүнд гартай анх тавьж өгсөн хүний бас тэр одоо суур онцлог бас. Тий, тэр хүний одоо техник одоо тэр хүний бэлтгэлийн системээр үүдий хүрсэн гэж би ойлгодог. За тэгээд нөгөө Монголд хийжсэн тулаан, Америкт хийжсэн тулаан бол хоорондоо одоо тэнгэр газар шиг байгаа шүү дээ. Таны хувьд л тий. Тэгэхээр одоо яг Монголд байгаа ингээд ер нь нэг ирээдүйд гадагшаа явнаа. Гэр ус дэлхийн том холбоод биш юм аа гэхэд ингээд дундаж холбоодод тулдах хүсэлтэй одоо залуучууд дүүнэртээ зөвлөвөл танд ямар зөвлөгөө байна?
Яг энд л алддээ шүү. Энэ дээр би нэлээд алдаж хугацаа алдсан ч гэдэг юм. Тиймэрхүү. Тийм. Би бол одоо залуу одоо дүүнэрхээс илүүтэйгээр бас над чиг 25 6-тай гинт энэ спортыг сонгохоор болсон залуучууд байж байгаа тийм. Би тэднээс хэлэх зүгээр тууштай бай тий. Дуртай юм а яг л толтол нь өөрийгөө хуурахгүйгээр л хий. Дээрээс нь гэж хэлэхэд хит хитээ тэгж одоо нэг одоо реалити шоугингүүт л одоо хвшлийн фротлаа болгоод одоо шинэ орж ирж байгаа залуучууд одоо фротлаа ихээр чинь тэр топологи одоо бүртгэл гэдэг юм чинь хэрвээ ялагдаад явах юм бол өөрч юм хар толгой буусч байгаа ялагдал гэдэг хусчлын талаанд ерөөсөө ялагдал гэдэг бол ерөөсөө хүүхнийг доош нь татгал үндэс болчих. Тийм болохоор сайн менежертэй байж, сайн баг хамт олонтой байж, бэлтгэлээ сайн хийж, өрсөлдөгчөө сайн судалж хийж, ялагдalгүйгээр дээшээ явж иж тэр одоо хүсэж байгаа тэр дээшээ явах юм аа гэдгийг би бас аягүй сайн хараад байгаа. Тэгээд дээрээс нь хэлэхэд энэ залуу дүнрийг аматур талаа одоо сонирхтын талаа нэг маш сайн хийж одоо бэлтгэлийг бүр маш сайн хийж аматур талаанаас эхлэх хэрэгтэй. Одоо бидний одоо биш одоо Америк нэгдсэн улс руудах Бат Сүмрэл авраг, Нэргүүн Ботгон Баатар авраг, за Амар Төвшөх тий одоо Драган хавсаас одоо тулцуусуудыг хэлж ин л да. Энэ улсуудыг яг жимээр ингээд би гараад яваад одоо ингээд тултаад явж байхдаа би 9 тулдахдаа 2 ялагдсан байна. Миний араас яг одоо гарч ирж байгаа бол одоо Цэрмагийн чин зөрөг гэдэг одоо тийм чөлөөлөлтийн тийм одоо аматур бүсний авраг боллоо шүү дээ. Энд бол маш зөв зарчмаар явж байгааг харж байгаа. Энд би одоо анхнаас яг Америк нэгдсэн улс руу цуг гарахтаа би хэлсэн. Аматур талаа гэдэг юмас эхлэе. Эндээс одоо тулаа хийгээд үз, хүмүүстээс дуршлаг аваад үз, ялаад үз, тий ялахын хэрэг хүний ч сэтгэл зүй томрон, зүрх томрон гэдэг зүйлүүд шүү дээ. Тэргүүрээ дүнслээ дээрээс нь чи бүсний тулаа хийгээд үз чи аматур ч бүсний талаатай. Бүс авах чагаа тэр тулааны мэдрэмж гэдэг чинь бас аягүй сонир мэдрэмж шүү дээ. Тэгэхээр энэ үн чинь яаж ийм вэхээр аматур талаан тэр олон тулаа хийгээд бүсийг аваад ирэхээр про талаантай хүртэл илүү ойрхон санагдах нь шүү дээ. Тулаа хийгээд үтсэн, бүс авах мэдрэмжийг аваад үтсэн гэдэг утгаараа ерөөсөө сонирхчийн спортоосоо эхэлж амжилтаа тэндээс өөрөөгөө хинбэ гэдгийг тодорхойлж аваад мэрэгжлийн талаар руу ороод ялагдaltaгүй ялтаа Монгол тамирчин гарахын тулд та хэдийн өөрсдийн одоо жинхэнэ одоо майнд дээр сэтгэн бодох чадвар, бэлтгэлийн ур чадвараас бүх юм нөлөөлнө шүү. Тийм болохоор бити мэрэгжлийн талаа их гэж яраарай. Тэгээд сонирхчийн талаанаас л эхэлж зүтгэрэй гэдгийг хэлмээр. Одоо ер нь гэхдээ холбог талааны нэг чиг хандлага тиймэрхүү болчлоо тийм. Мэрэгжлийн ангиллаас сонирхчийн талаа хийж агаад яг өмнө бол өөр спортын суураас ингээд дамжаа шууд ороод ирдэг байсан бол тэр ихээс заавал сонирхчоор дамжиж явдаг ч юм уу. Тийм болчлоо тийм. Төрлөөр нь сонирхчоор дамжиж ордог болчиход шүү дээ. Америкийн нэгдсэн улс яагаад ингэж тулаанд төгжөөд тэгэхээр одоо жижиг том холбоо гэлтгүү бүх холбоо нь аматур талaanтай. Одоо жишээл миний сүүлд тулцын Force and Fight холбоонд яг бид про талаан сүүлийн 10 талаа байгаа байхгүй. Тэрнээс өмнөх 12 талаа нь бүгд аматур талаа байгаа байхгүй. Тэгээд тэр тамирчид чинь доороо 2 3 жил бэлтгэл хийсэн. Гэхдээ аматур талаа нь зарим аматур талааны тамирчид нь болохоор про талаанаас илүү гоё уран тансагт олжуулж байгаа байхгүй. Тэр хүмүүс чинь бүр аматур байхаас эхлүүлээд бүр про төвчний тулааныг тэр 100 минутанд үзүүлж болсон байна. Ур чадвар хэмжиж, ур чадвар төвч тэ. Тэгэхээр тэр ур чадварыг тэр аматур талаанаас авчиж байгаа байхгүй. Тэгээ аматур талаанд яаж ялсан хамаагүй яг про талааных нь рекорд нь гарч ирэхгүй шүү дээ. Тийм. Тэгээд аматурт хийж гэсэн хамаагүй л гэсэн үг шүү дээ. Тэндээс туршлагыг л олж авч байгаа. Би одоо яг нөгөө тулааныхын хувьд бол илүү сонирхож асуух гэдэг байхгүй. Миний хувьд бол таны сайжраад байгаа зүйл гээд би ч бас өөрөө талаа сонирхдаг. Миний Америкчууд бол мэдээж одоо жингээ асж байгаа бие ерөнхий хөгжлийн өөрчлөлт бол мэдээж байгаа. Гэхдээ тулаанчийн хувьд бол энэ зайны менежмент, зайгаа барих, хамгаалтын хувьд бол бүр сүүлийн 2 талаан дээр бүр үнэхээр илт сайжирж байгаа л харагдаад байгаа. Тэр тал дээр та ямар бодолтой байгаа? Энэ бол бэлтгэлжтэй хамаартай. Бэлтгэлтэй. Дээрэс нь гэвэл яг тухайлчилж одоо хөгж ажиллаж гин үү эсвэл энийг сайжирж байна. Тулж ажилтай. Одоо сүүлийн миний 3 талаан дээр ер нь өвчлэн голцоо ямар хөндлөлгүй ажилласан бол Данагийн Батгэрэл гэж байна. Энэ хүн бол бас цол дагаж бэр гэдэг шиг маш олон туршлага мэдээлэлтэй олон баг тамирчтай үзсэн. Хамгийн том дэвжин тулдаад үзсэн байгаа шүү. Энэ үнэтэй бол одоо юу ярих вэ те энэ үгийг одоо аваад явж хасаар ямар ч арга байхгүй. Бид залууд тамирчин бидний хувьд бол эхэлж байгаа юм. Энэ хүн бол ерөөсөө бэлтгэлчлтийг бол одоо дандаа салгаж хийдэг л дээ. Над дээр одоо за тэрөө чи босоо талаа ийм тий. За босоо талаанаас ийм зайнаас хүн хөл рүү орж ирэхэд ямар амархан бэ? Ийм зайнаас чи хүнд
одоо боломжийг олохгүйгээр өөрөө тоочны юмнуудыг хийж яаж болж юм. Ерөөсөө энэ бэлтгэлжил дээр яг нөгөө бодитоор хийж иж хүний бие сууж байгаа зүйл л дээ. Тэгээ бас дээрэс нь яг тэр хүн чинь чиний одоо манай одоо жишээ Батгарлалт надад тэр бэлтгэлжлтийг хийж та миний одоо өрсөлдөгчийн тоглолтыг судлаад за энэ өрсөлдөгчөөс чинь нэг ийм орж ирэх юм шүү тий. Голцоо тэрийг ингэж хийдэг. Тэгээ бидний бас тактикийн тэр нэг бэлтгэлжлтэн дээр бас тулгуурлаж бас энэ зай барилтууд энэ мэдрэмжүүдийг бас өөрсдөө биднээс сургаж авчиж байгаа. Хамгаалт бол бүр одоо яг нэг их үеийн плануудыг харахаар ер нь бол хамгаалт нэг чухал биш, ер нь л довтлоод дайраал дуусгах гэсэн бодолтой байдаг гэсэн бол одоо бол бүр ингээд ур чадварын хувьд илүү гоё болоод байгаа л харагдаад. Яг нөгөө Кельвин Боун гэдэг нөгөө барилдаанч тамирчин байсан шүү дээ. Тэр талаанчийн талан дээр бол ер нь хөлийн хамгаалтууд тэгээ яг довтлогоон дээрс эхний үед дээр бол 2-3 удаа нэг яг серверийг амар тавиулаад унссан. Тэгээ тэрнээс хоошоо ер нь яг дасаал их гоё болоод гисэн. Тэгээд яг зай барих одоо мэдрэмжийн хувьд бол илүү гоё болоод байгаа юм байна даа л гэж харсан л та тэр талын дээр. Тэр талын дээр яг Батгарлах надад цог гарч ирсэн л та. Би яг тэр талын дээр айгүй тайван байсан. Бүр хитрхи таймсан. Надаа яг сүулт надад хэлжсэн л Батгарлах. Хитрхи бас тайван гарах бас. Тэмцэн дээр тийм байд, дэмий байд юм аа. Чи ингээ нэгдүгээр үе бол ингээл зүгээр тэгсгэл ингээ өнгөрцөн. Хоёрдугаар үеэс яг чи үндсэн яг төрөө яг бэлтгэлт дээр хийсэн бүх юм чи ингээд ороод ирсэн. Яг нэгдүгээр үеэс яг миний биел тавирсан юм шиг яг тэр үед ингээл за нооллол за юу болоод ингээл би жоохон гөлийгөд гарцсан тийм гөлийгөд гарцсан. Тэгээ хоёроос юус яг зочиолтууд тийм тэр хууралтууд бүх зүйлийг идэвхтэй болж яг нөгөө хийм гэсэн тактикууд яг гарч ирсэн л тийм. Таны планууд дээр бол ер нь бүх планууд яасан бүх планууд бол дутуу гаргасан планууд байгаа шүү дээ. Тэгээд тэднийг хооронд ингээд задлаад харах юм бол гарын үн цогцолтууд тэгээд урдаас авсан боолтууд их байгаа. Тэгээд таны хувьд урдаас авсан боолтод илүү их дуртай гэж ойлгож болох уу? Тэр одоо Дарс, Гөлөтэн ч гэдэг юм уу? Тэр нэг бас юу юм болов уу гэж нөхцөл байдлаас амарч байна уу? Анхнаасаа нэг ер нь одоо Dragon House жижигцүүн клуб дээр очиж бэлтгэлээ хийж явах үед одоо надад тэр Гөлөтэн тэр Дарс Чокийн барьцууд авахд арай илүү ямар ч одоо юм дээр ингээд нэг жижигцүүн арай л эвтэй байсан юм тийм. Эвтэй байсан. Ер нь ингээд дандаа барьцаа яг яагаад ч юм авчдаг. Яг гүйцэтгэлээ яг нэг 100% гүйцэтгэж чаддаг. Гэтэл ер нь барьцнууд авчдаг. Орж ирээлээд үстэй. Орж ирээлээд гэсэн. Яг тэднэр дээр маань бас ингээд нэг тулгуурлаад нэг бас манай Батгарлахын бэлдүүлдэг бас тэр яг гүйцэтгэлийг тийм яг бүтэн гүйцэтгэх юм дүүс надаас юм тулж ажилласан л та. Тэрний үндсэн дээр ч гэсэн яг би өөрөө хийдэг тэр барьцтай тэр болтны барьцууд бол яг бүрэн зөксөд нэг дархан их гэдэг шиг. Яг яагаад ч юм одоо ингээд бэлтгэл дээр ч байсан нэг хүн ороод ирэх юм бол яг тэр барьцанд нь ороод ирэх юм бол өөрийн мэдгүй юм явуулчдаг тийм л болсон лээ. Тэр энэ бас нэг дадал бас дээрээс нэг байнгын давчижсэн давтамжийн л дээрээс нь бас юу их гээд нэг гартаа авсан барьцыг ягаад гүйцэхэд нэхэр бас нэг гараараа зөхиод бас хүн зөхөлт тамиртай байна гэсэн тийм гаранд бас жоохон тамир байдаг юм болов гэж би бас бодоод байгаа. Тэгээ тулааны арга барил бас нэлээд хамаарч. Ер нь давхар хамжаа үнийг бол яг л толгой ургалаад ингээ барихаар яг л даарсны барьцанд бол даарсны барьцанд ороод байна тэгээд. Дээр нь араас болтонд дуртай юу эсвэл урдаас бооход дуртай. Одоо яг тэр нэг авч ирсэн мэдрэмжүүд нь яг дандаа урдаас болохоор ер нь бол урдаас яг тийм яг л нэг бараагүй барьц авчих юм ер нь бол зүтгүүлнэ гэж л үзсэн дээ одоо л дараагийн хондлоонд бол бас араас нь боох юм билүү те. Тийм таашгүй шүү дээ. Яаж шалж болох вэ? Одоо илүү ажиллаад сайжруулъя даа гэж бодож байгаа одоо тулааны тийм аспект одоо юу гэдэг арга барил юу вэ? Хөлийн өшгөлт ч гэдэг юм уу, өвдөг тохой, ойрын замтлаа, барилдааны хамгаалалт ч гэдэг юм уу. Голцоо одоо ер нь барилдаан руу ер нь чиглэн гэсэн бодолтой байгаа. Тэгээд босоод талаанаа ч гэсэн муу өрхөт болохгүй мөнхийн хийн. Гэхдээ ер нь ерөөсөө юмыг алдагдуулж болохгүй юм л. Одоо нэг юм болчлоо гэж одоо би энэ рүү анхаарах хэрэгтэй биш. Яг л жигдхэн. Тэгээ даялмаа нэг одоо хүмүүс тийм өрөөсгөл юу. Одоо манай энэ мундаг ахнаар хэлдэг юм да. Дан ганц одоо ингэж барилдаа ихтэй ш. Энэ зодонтой барилдаа гэдэг чинь өөр бас шалгондоо. Зодооноос яаж орж ирэх вэ те? Шууд хүнтэй халдсан барилдаа ч бас шал өөр шүү дээ. Одоо манай ихнэр ч одоо жудохийн мундаг тамирчин мэдэн шүү дээ. Тэр хүмүүс нөртөл өөрөө хэлгээд зодонтой барилдаа бол өөр юм байна. Тулааны барилдаа бол ондоо те. Өөр юм байна. Тортой барилдаа хүртэл шал ондоо те. Гэдэг үднэс бид нар бас нэг шууд ийм бүхий зааланд очихоос илүүтэйгээр өөртөө яг нэг зодонтоо хослуулж барилцсан зүйлээ бас маш их давтаж одоо хийдэг. Ер нь энэ олон сайхан одоо энэ мондөг ахнараа түшгэлээл
тэднийхээ одоо нэг одоо заавар зөвлөгөөр л заавар зөвлөгөө туршлага бид нар бий болж одоо бүтэж ийн л гэсэн үг. За тасаа гэр бүлийнхээ нэг дурдсан. Гэр бүлийн хүн бол одоо Аст яваа нарам жаргал мастер шүү дээ. Бас солимогтлоноор нилээд чамгүй бас тулаан хийгээд амжчихсан байгаа. Тэгээ сая нэрэ хөвгттэй байгаа гэдээ хэлсэн. Одоо хизээ спортоор гэж ирэх вэ? Та хоёр одоо нэг гэрийн хоёр хүн хоёулаа тулааны спортоор хичээлдэг байхаа онцлог тэр зүйлүүдээс суулцвал. Битэр ч бол одоо анх бол зугтай яг Америк руу бол ээлжлэл тэмцээнд ороод явж дэвшигтэй л тий сайхан нэг нь тэмцээнд ороод явж нэг нь хувцсын лаундертай игээд хувцсын бэлдээд өгч ч юм уу тий хоолундын бэлдээд өгнө нэг массажлаа дэмжиж өгнө тэгэл дутуугаа өстө нөхөл ингээл хоёулаа ингээл хөөрхөн явдаг гэсэн. Тэгээд сүүлд нь ярилцаад манай хүн ч гэсэн 20 гаруй жил бас спортод нухлагдсан тий. Тэгээд айл гэрээс хоёул одоо нэг тийм хүнд спортоор ингээд зориод явах. Нэг нь одоо зориглээ. Тэгээд манай хүн ч гэсэн сууж ухаантай үйлс гаргаж намайг заач хий гэсэн юм а тултал хийгээрээ хань одоо чиний ажуудад өстэй дэмжнээ нөө сум зэвсэг гэдэг шиг бүх юм чинь бэлдээд ингээд байж гэдэг үгнээс миний ани бас тэр спортын үний бас сэтгэл зүй хоол одоо миний бэлдэх бүх юм ерөөсөө нэг хөшгөний ардах бүх юм чинь сайн байж ш л миний амжилт гарч байгаа штэ гэдэг үгнээс бас тийм хантай очирч тийм миний бас заавар зөвлөгөө туршлагаар бас энэ бүх амжилт бас гарч байгаа болов уу гэж бод. Манай ч юм бол яг намайг бол маш том холбоотой гэрээ хийсэн шүү дээ. Элефейд нэг ч ялагдaltaгүй явжсэн тамирчныг ялсан. Фиэлтэй 1 сая доллар гэрээ хийсэн. Тэгээд сая сүүлд хүртэл одоо төрчөөд хүүхдээ хараа явж ирсэн. Ryzen гэдэг одоо Японы компаниас 12 сард бол том шоунд дээр тулдах уу гэдэг саналыг хүртэл тавьж байна. Тэгээд одоо бид тэр нэгэнт одоо гаргасан шийдвэртэй үнэж одоо манай хүн бол одоо айл гэрийн сайн эзэгтэй. Сайн сайн ээж байхад нэг төвлөрсөн байж байна. Би бол одоо яг спорт руу чиглэлсэн. Энэ минь одоо миний харын бүх ажлыг даагаад явчихна да. Өөрийнх нь хувьд бол яг тулааны спорт хэр дуртай таны гэр бүлийн хувьд? Маш их дуртай шүү дээ. Маш их дуртай. Зориг зүрхтэй айж эмэхгүй яг л тулах дуртай гэдэг талаас. Бүр яг тэр нь бол маш аварчтай шүү дээ. Эмэгтэй бол тийм мундаг тийм харагдахтай. Юунаас айж эмээн гэсэн зүйл байхгүй. Тэгээ дээрэс нь нөгөө жодоч одоо юм барьцтай бол гарын шуу тийм хүчтэй тийм үү яа тийм манай өмтөр ч одоо яг тэмцээнд орох үед битэр ч хоорондоо нөгөө боо хийж бэлдэн тэнгууд манай ч бас нөгөө олон жил бэлтгэлийг болохоор нэг тийм мэдрэмжийн зүйл бас хоор шууд л ер нь зохино штэ тэгээ тэр ирж байгаа хойдгоор хажуу мажим л ер нь тамиртай эрэгтэй уншил зохино штэ ер нь дотроос ингээл юм бусдад зохино шүү дээ бас хүчтэй. Тэгээ яг нэг спортын нэг спортоор гэр бүлийн хоёр хоёул хичээлдэг болохоор хоёр бинийгаа ойлгох одоо ямар үед хүнд байдгүй ямар үед одоо сайхан байдаг тэрийг бол илүү их ойлгож мэдэрч байгаа байх л та тий. Тэгэхээр бас ингэ дэмжлэгтэй гоё л байна тий. Тэгээ тэмцээн төхөөр яг нэг тэмцээн төхөөл байж нэг шийтцэн хэдөө хэлтэй надад нэг сэтгэл зүйд нөлөөлөхөр тэгэл гэл өрсөлдөгчийг хүртэл наач ингээл наваа нэг юм өргсөн маягаар тэр өгнүүд нь хүртэл ингээд одоо сүүлд ер нь ингээл тэмцээнд орох төхөөл миний ач одоо нэг хилдэг үгээ хэлэхгүй байна гэдэг бас өгүүлдэг болчтой юм лээ. Бас санийхаа хэлсэн үгээр бас зүрх зориг сэтгэл зүгээс авдаг болчтой юм байна. Дангаас нэг холимогтлон гэхдээ жуудагийнх нь бас нэг оролцсон тэмцээнүүд нь өөрөө маш том тэмцээн. Тамирчны хувьд бол туршлага нь бол ариун байгаа шүү дээ тий. Бүтцсэн дэлхийн тэмцээнүүд үүссэн чинь шал ондоо бол тий. Хэрэгтэй үедээ хэрэгтэй үгийг хэлээд татчихдаг гэж ба. Яг тэр хэрэгтэй үедээ тэр хэрэгтэй үг гэж яг хэлдэг аахгүй. Хизээ гэдэг бас чухал тий. За таны хувьд одоо ойрын зорилго болоо дунд хугацаа бол ойрын зорилгууд нь ямар зорилго байгаа? Энэ онд дахиж тулаан хийх үү? Энэ онд дахиж тулаан хийн. Ер нь бол миний одоо өөр үндсэн зарчим байна. Бэлтгэхийн тал байхгүй бол улиралд нэг тулаан хийн гэсэн. Тий. Угаасаа нэг гадны манай менежерүүдийн ч гэсэн хэлж байгаа зүйл бол одоо улиралд нэг тулаан. Яг л жиг хасдаг учраас улиралд нэг тулаан гэж бодож байна. Тэгэхээр нэг жил 4 тулаан гэдэг утгаараа би бол одоо 22-наас 24 хоног хүртэл 9 талаас тэгэхээр ер нь бол яг нормо биелүүлэл яваад байгаа гэсэн. Тэгэхээр энэ жил бол би чинь Кельмбаум гэдэг нэг барилгачтай золтос чинь би чинь 100 гараа хулцсан шүү дээ. За. Тэгээ хугалж ирээд энэ дээр хадуулсан. Апресэнд ороод. Тэгээ би 5 сарын дотор маш хурдан арга хэмжээ авч хурдан идгэж чадсны үндсэн дээр сая би 8 сарын бүсний талаанд ялалт авч чадчих байгаа байхгүй. Цохоод тугарсан уу? Энийг тийм цохоод тугалцсан шүү дээ. Кельмбаум цохоод тугарсан. За тэр үедээ мэдрэг үлдээ хуурснаач
Сая юун дээр явж илаа. Ойрын зорилго удирдлагын талаан дээр л. Тэгээ удирдлагын талаан. Одоо ойрын талаан гэх юм бол саяхан манай нөгөө менежер ирсэн тань Урах Вебер гэдэг одоо сая сүүлд амар төвшийн тулцаад байна шүү дээ. UFC Fight Pass-та. Тэр холбоонд 12 сарын 4-нд аврагын бүсний төлөө зөвхөх гэсэн санал ирсэн. Тэгээ би шууд л зөвшөөрсөн. Одоо үсээ дээшлэгдсэн нь тамирчид чангарна, өрсөлдөөнтэй болно. Тэрийг хүлээх ямар шаардлага байхгүй. Одоо өөрөө бэлтгэж тийм цаг зав л одоо тэмцээний хооронд туршлагачаад бэлдэх байсан. Одоо тийг цаг аваад 6 сарын дараа би тийм тул амлаа гэсэн юм байхгүй. Одоо ерөөс олж байгаа боломжуудыг алдахгүй яг л сайхан хийх гэсэн юм аяг л үзэд явах гэсэн болтой байж байна. Тэгээд 12 сарын 4-нд Урах Вебрийн холбоонд аврагын бүсний төлөө толтыг нэг зөвшөөрсөн байсан миний хувьд. Тэгсэн бас нэг жоох өөрчлөлт гараад манай өрсөлдөгч өөр тамирчин сонгож ийн гэсэн юм ярьж байна. Тэнгүүд нэг манай менежер тулгаад Урах Вебрийн төлөө 12 сард болчиход 2 сар дахиад дараагийнхны үед болох юм л. Тэнгүүд 2 сард нь шууд бүсний төлөө манай хүн тулдсан шүү гэдэг юм хэлсэн байна. Тэр холбоонд бол 12 сарын 4-нд 2 сард гэдэг л хоёр юу одоо цаг байна. Ямар ч үсэн аврагын бүсний төлөө тултан тэр 2 сард байвал та наан өвөл нэг тулсан болтой тийм. Өмнө нэг тулаа хийн гэсэн болтой байгаа. Яг л энэ тулаангүй зарцсан гэдэг бол тамирчид бол ер нь бол өөрөө буулгах тийм эртээ бэртээ үе жоохон буулгах юм шиг надад тулааны мэдрэмж бол ондоо шүү. Бэлтгэлд мянга сайн бэлтгэл хийсэн ч гэсэн тулааны тэр мэдрэмжийг бол авахгүй шүү дээ. Тийм хүн ойрхон тулаа хийж бас энэ нөгөө та түр хэлсэн шүү дээ. Энэ барилдааны мэдрэмж одоо энэ тийм ингээд урдаас ингээд сайжруулж энэ бол нэг ойрхон тэмцээн авдаг л формул алдахгүй байгаа. Формул алдахгүй. Тэмцээн дээрээс хүн ер нь их зүйлийг авч авах шүү дээ. Тэмцээн дээр хүнийг зохиод унацсан мэдрэмж гэдэг зүйл чинь ахаа дээр тэмцээн дээр гарах. Тийм. Магадлал нь маш өндөр байхгүй. Бэлтгэл дээр очиод бол тэгж хүн цогж ноо гэж бол ер нь байхгүй шүү дээ. Тэмцээн төвшний ард бол маш хүндлэлийн дор явж шүү дээ. Нэгээ бэртээхгүй, нэгээ тий. Янз бүр болохгүй гэж чи бэлтгэлийг харилцан ярьж хийдэг учраас. За ойрын зорилго ингээд 2 сар хүртэл нэмэрх байгаа юм. За дунд хугацааны ер нь ойрын 2 жилдээ ер нь зорж байгаа тийм яг тавьсан байгаа тийм зорилго байгаа бидэнд хэлж болохоор одоо манай хоёр менежер одоо намайг харж байгаа зүйл нь бол одоо ийм л зүйл байна. Одоо UFC Fight Pass тодорхой хэмжээний 1-2 ялтаа байна. Тэгээ ирэх 5 сарын Dana White Contender Show-г бид нар хараад байж байгаа. Тэгээ Dana White Contender Show нь энэ 5 сард Сан Францискот одоо Калифорни Сан Францискот ер нь зохиогч байгаа юм лээ. За. Тэгээд энэ 5 сард зохиогдно гэж хойшлоод ирэх 5 сард болохоор болсон байна. Тэгээд ер нь бол одоо нэг Fight Pass-ын тулаануудаар нэг ганц хоёр тулааны ялтыг бид гаргаж авч чадаад Dana White Contender Show-нд орох тийм төлөвлөгөөтэй байж байна. Эхлээ Contender Show-нд орох. Contender Show-нд орчих юм бол UFC-р орчно л гэсэн зорилготой байгаа юм шүү дээ. Тэгээ яг Сан Францискод зохиогдох юм байна те. Contender зурвал. Та манай монголчуудаас олоолаа байдаг болохоор очиж үзэх юм тиймэрхүү. Бас Монголын анхны Contender зурвал тулцсан тулаанч болох боломж бас байгаа юм байна те. Тэр ирвэл биелээ болох нь маш сайхан байна. Харин тий. Одоо бол ер нь Contender зурлаар л UFC-р орох зам чинь дамждаг болцсон шүү дээ. Тэгээ нөө яг UFC Fight Pass гэдэг одоо яг тэр нөө олон UFC-тэй холбоотой олон холбоодуудын дотлоонууд бүгд нөө платформ дээр нь гарч байгаа болохоор тэндээсээ л ер нь танигдах зам нь эхлэх юм байна гэж ойлгох нь зөв юм байна тий. Тэгээд бас нэг талтай нэг азтай юм юу гэхээр UFC Fight Pass аврагын бүсний төлөө тулцсан Монгол тамирчдаас нэг л тамирчин байдаг шүү дээ. Бат Цөмөрлөг авмал үү Elefit. Тэр Урах Вебер яг Elefit-с бас яг Elefit-с яг нэр хүнд гараагүй ч гэсэн UFC Fight Pass холбоо. Тэгээ энэ холбоонд аврагын бүсний төлөө толдно гэдэг нь бас миний хувьд бас маш хариуцлагатай бас маш том гоё боломж гэж би харж байгаа. Энэ холбоонд бас магадгүй сайхан төрүүлээд аврагын бүсийг их хурндаа бодрол бас Fight Pass-ийн аврагын анхны бүс гэдгээр бас маш чухал юм болов гэж маш их ач холбогдол өгч бэлтгэлээ улам сайн чамбар болоод зүтгэж байна. Одоо UFC-ийн аврагуудыг үздэг аппликейшнаар л таныг үзнэ гэсэн үг шүү дээ тийм. Ер нь энгийнээр бол манай үзэгч маань яг телевизээр үздэг болохоор ерөнхийдөө Fight Pass-ыг бол сайн мэдэхгүй байгаа хэл та. Яг манай улсаас ер нь гараад Америкчууд юм уу ер нь өөр улсад бол бүгд л Fight Pass худалдаж аваад үздэг шүү дээ. Тэгэхээр бас нэлээд том платформ дээр л авраглах гад явж байгаа гэж хэлэхэд бол болохоор юм байна. За дуртай тулааны спортын тамирчдын хувьд одоо яг энэ нөхөр бол одоо ер нь миний хамгийн дуртай бас хамгийн ур чадварын хувьд хамгийн сайн гэж үзэж байгаа тамирчин юм байна. Одоо UFC UFC ер нь бүх одоо танчдаас л ер нь боксеруудаас ч байсан бол. За миний одоо ер нь сүүлийн одоо тоглолтын хэм маягийн үздэг тамирчин бол
Ил топор тий. Тэр тамирчин л би маш их үздэг тий. Ер нь хуучны тамирчдаас бол Энтони Рамбл Джонсон гэдэг шүү дээ тий. Хамбл Рамбл дуртай байх тий. Тэрний тоглолтыг маш их үздэг. Ер нь нэг тийм тэргээд хахаас илүү тэгэл ер нь нэг цөөхөн нэг хоёр тамирчдын л тоглолтыг илүү арга барил төстэй иймэрхүү тамирчдаас үздэг. За тэгвэл 10 сарын одоо дундуур Топурия авраг маань бүсэн хамгаалахаар байгаа. Тэгээд хол үеийг ялах уу ялахгүй. Таны бодлоор. Ер нь бол би бол ялчаасаа л гэж үзэж байна. Гэхдээ Макс ч бас юу ямар ч тамирчны сэтгэлийг задлчдаг. Үнэхээр амар өндөр ур чадвартай лаг тамирч. Сэтгэл зүгээр нь буулгаж авдаг шүү дээ. 5 үе уртд нь үнийг буулгаж авдаг. Тэгэхгүй тий. Үнэхээр гоё тоглолтын тийм юм та. Тэгээ би гэтээ миний дэмжиж тамирчил ялах хэрэгтэй. Энэ оны бол ер нь яг ур чадварын хувьд бол ер нь хамгийн амар тулаан болох гэж байна гэж хэлж болохоор байна шүү дээ. Илэ Топурийг бол ер нь манай үзэгчдээ нөгөө бокс стайл гэж бодоод байгаа болохоос барилтаа ер нь ур чадвар бол үнэхээр хэвтэй барилт маш мундаг шүү дээ. Тий. Тэгээд ур чадварын хувьд Макс Холлоуг бол бүгд мэдж байгаа. Тэгэхээр яг энэ ер нь өнөөгийн хамгийн өндөр ур чадвартай хоёр тамирчин л тэр хоёрын тулаан бол босгоос дуусна. Тий. Босгоос Топурийг барилдахгүй л байх л та тий. Би бас тэгж бодчих. Би бас Топурийг 3 дугаар өдөр гидсэнд зохиол ялах болол гэж 90-нд зохиол бол унахгүй байхаа л гэж бодоод байгаа. Тэгэхээр гидсэнд нь л тавьж иж унаах болов гэж л бодоод байгаа шүү дээ. Магадгүй. Тэгтээ тэгэл нэр нь тулаан гэдэг чинь бас ер нь таахад хэцүү л тий ярьж тий. За Рамбл Джонсон бас дуртай гэж хэллээ. Монгол тамирчдын хувьд бол үлгэр дуурайлал авдаг. Яг энэ хүний арга барилд их дуртай гэсэн тамирчин юм байна. За надад одоо хөндлөж явдаг тамирчид тэгэл одоо би ер нь Монголынхаа 70 кг ер нь бүх тамирчдыг л ер нь маш хөндлөдөг. Яагаад гэвэл манай Монголын 70 кг-с ч бас анхны дэлхийн аварга гарсан баяат байна. Ер нь яг нөгөө нэг гараа сайн бол барай сайн гэдэг шиг анх гарсан тэр жингийн тамирчин болгож тэр 70 кг манай Монголын тамирчин ер нь жигдэх айгүй сайн штэ. Олуулаач үүдэг тий. Олуулаач үүдэг. Тэгээд ер нь тэд нар олуулаа байдаг үднэс бас эндээс гарч ирж байгаа тамирчиднаас арай л ордон гардаг юм болов партнер сайтан болов бас хараад миний бол одоо ерөөсөө хайрчдаг тамирчид бол ерөөсөө 70-ын бүх тамирчид. Тэгээд Данагийн Батгэрл ах маань байна. Ер нь тэгээд бус одоо ер нь ихэнх одоо ер нь бидний дээд үеийн тамирчид ер нь ихэнх 70 кг-ийн тамирчидтэй шүү дээ. Тий. Монгол хүнээс бие онцлогч хэсэг таарлаж юм болов гэд. Тэгээд 80 хилтэй байж байгаа л яг буугаад ороход яг нэг дал дээр таарах юм болов. Тэгээд дэлхийн хамгийн топч юм шүү. Хамгийн их өрсөлдөгч ихтэй. Тэгээд тэр дундаас бас ялгараад тултаад явж ийн гэдэг чинь бас гоё. За одоо таавал ингээд Америкт тулдаад явж байгаа. Тэгээд яг хилийн дээс алхаад тулаан хийгээд явахын тулд ер нь за ур чадвар сэтгэл зүй одоо яг тулааны зүйлс бол иймэрхүү зүйл хэрэгтэй гэдгийг сая ярьлаа. Тулааны бус тийм шаардлагатай зүйлс юу байдаг вэ? Та тэр талаар ярьж өгвөл одоо мэдээ санхүүгийн дэмжлэг бололцоо хилний одоо мэдлэг ур чадварч гэдэг юм уу? Тэгээ ер нь бол гэж байдаг шүү дээ сүлбэ гэж. Тэгээ одоо мэрэгжлийн талаар одоо бид нар шиг зорж уусдаг дэмжлэг спонсор гэдэг бол маш их чухал. Яагаад гэвэл уурга витаминээс ахуулаад тэгээл энэ манад Улаанбаатарчууд яг холимог талааны заал гэдэг зүйл маш цөөхөн шүү дээ. Ер нь яг холимог талааны заал гэдэг нь баг байдгүй гэж харддаг би. Одоо зөвхөн ганц байгаа шанс юм л бах тий одоо манай түн яг тулаанаар дагнаас тий яг холимогоор даг. Бусад ер нь заалууд маань бол яг за one team клуб бол бас олаах нарын югаар бас ер нь MMA ер нь голчтой шүү дээ. Ер нь саяхны хүртэл миний орж исэн үгүй гэдэл дандаа л салж хийдэг гэсэн. Одоо тэнд очиж босоодлаа, тэнд байралтай энд юм. Тэгээ монголчин төгжрөл явна үлээ. Тэгээд заал гэсээр явах хэцүү тий. Тэгээд дээрээс нь гэвэл одоо энэ гадагшаа ингээд тэмцээн уралдаанд явангууд гадагшаа чинь тикетнээс ахуулаад очиод байх байрлах газраас ахуулаад тэнцээ очиод өртгөх нь ямар өндөр үлээ тий. Миний нэг даваа тал ганц азтай нь одоо төрсөн ихч маань төрсөн ах маань тэнд. Тэгээд тэр улсууд маань байдаг учраас миний бас энэ амжилт бас гарч явдсан болов уу гэж бас хардаг. Тэнд очиод нэг байх байр маань байж надад орчуулгыг хийх ах ихч маань байж тэмцээн уралдаанд руу зөөгдөх бас ах ихч маань байж. Тэгээс дээрээс нь бас нэг 26 долоо хүртлээс нэг олон найз нөхдөдөө бас нэг түмтэйгээ явсных бас тэмцээн уралдаанд ороод амжилт гаргаад явсан гэсэн олон сайхан найз нөхд өөрөө сайхан ах нарынхаа буянд бас нэг
одоогийн байдлаар бол яг энэ амжилттай хүртэл бас нэг юмар дутчихгүй шиг бас нэг дэмжүүлээд бас өдөр хүртэл ингэ явж байгаад бас маш их баяр талархаж явдаг та. За энэ хүү ярилцлагыг нөгөө Монголын холимогтлооны холбооноос сонирхчийн холимогтлооны холбооноос зохион байгуулж байгаа. Тэгээд та одоо сонирхчийн холимогтлооны сая нөгөө бид нар ярьсан шүү дээ. Сонирхчоор дамжаад явбал зүгээрээ гэдэг. Тэгээд энэ сонирхчийн холимогтлооны тухайд мэдээллүүд танд байна уу? Одоо тулгааны тэмцээнийг бол ер нь харж байсан баг тийм тэмцээнийг бол харсан. Би одоо яг Монголын одоо энэ Даштаахын хийгээд байгаа холбоо тийм. Энэ холбоог бол юу ч харж байгаа хэрэг. Энэ бол зөвхөн олимп руу чиглэсэн бас одоо бидний яг мэргэжлийн холимогтлооны сонирхчийн холимогтлооноос арай өөр байдаг шиг байгаа гэж хараад зөв. Нэгдсэн сургалттай одоо яг нөгөө цол тэмдэгтэй болоод тийм цол тэмдэгтэй болоод одоо яг их спорт руу орж штэ тий баг одоо багаас нь хүүхдүүдийг бэлтгэх боломж яг холимогтлоноор дагнасан тамирчдыг л одоо өмнө ингээд заавал бүх байж байгаад шилжиж орж ирэхгүйгээр яг холимогтлоноор суурь тавиад явах боломжийг л олох гээд явж байгаа л тэгээ эцсийн юу нь одоо зорилго нь энэсээ мэргэжил рүүгээ орох юм. Тийм мэргэжил рүүгээ орох л яг сонирхчоор мэдээж амжилттай гаргаад дэлхийн аварга болдог ч юм уу Азийн аварга болдог ч юм уу. Энд олимпиад орох гэдэг энэ холбоотой. Тийм ер нь одоо мутай спорт ороод араас нь ер нь 32 оны олимпиас эхлээд олимпиадлын спорт ер нь орчхол юм шиг яригадаад байгаа шүү. Тэгэхээр зөв. Яах юм байгаа. Ер нь нөгөө яг мэргэжлийн шатныхаа өмнөх суурь нь бол яг сайн суурь бэлдэж өгөё л гэдэг л. Энэ чиг бол маш том давуу тал шүү дээ. Тэгээ энэ аматер талаан байж ижил мэдээж ур чадвартай багасаа энэ холимогтлон гэдэг юм бүх зүйлийн пул контактыг мэддэг болсон тий харах өнцгөн ч гэсэн өөр энэ дундаас ч харин мундаг тамирчид гарах байх. Миний тэр нэг холимогтлон одоо сонирхчдын талаа байлгах хэрэгтэй гэдэг нь одоо гадаад Америкч одоо жишээлбэл жижиг холбооч нэг аматер талаа хийдэг шиг манай Монголын одоо энэ холбоод байгаа шүү дээ одоо жишээл EMJ Balcons MFC тэгээ одоо өөр бас ихэд нэг холбоонд нэгцтэй. Эдгээр нь доороо ядаж энэ шинэ залуу тамирчдыг тэгж юуг фротлан гэж рекордонд нь сэв суулгахгүйгээр аматер гэдэг юмыг яг тэр холбоо бүрт нэг ядаж нэг доотлын 5-7 аматераар нэхэлдэг тий залуучуудаа тэгж бэлддэг байвал бас маш гоё юм болов уу гэж хараад байгаа. Тэмцээн ч бас олширч шүү дээ. Тулаанууд нь олширч. Тэгээ яг тэрийг хүртэлтэй нэг эргэлзээд байгаа тулдмаар ч юм шиг тулдмааргүй байгаа гэсэн тамирчид ч хараад энэ аматер нэмч ингээд тэндээс ороод ялтаа аваад мэдээж тэрнээсээ сэтгэл зүй зүрхэн туршлага аваад улам дуртай болоод хөгжих юм уу тий. Дээрээс нь тэр аматер гэдлэнд нь чинь рекордны фродлоныхаа рекордод нөлөөлдөг болохоор бас их зүгээр. Тэгэхээр энэ аматер талын бол заавал байх хэрэгтэй. Би одоо энэ спортоос учирсандаа хэдий хожуу учирсан ч гэсэн энэ спортоос учирсандаас маш их баяртай байдаг. Тэгээд одоо намайг энэ спортоос эргэж буцалтгүй надад ийм эрч хүч өгдөг миний ээж хэлсэн үг гэдэг л та. Одоо аамаа ч гэсэн ер нь бас айгүй дуртай байсан. Тэгээд ээж минь одоо яг би одоо нэг тулаан дээр сүүлд энэ бүсээ авч ялтаа байгуулахдаа ээж хэлсэн үгийг хэлээд ээжээ гэдэг нэг орилсон байт юм да. Тэгэхэд ээж минь яг одоо сэхэнд орж ухаан одоо ямар ч ухаангүй болохынхаа өмнө намайг ингээд дэрлээд юм хагас юм комын байдалтай байж хата. Ягаад ч юм зүгээр л миний хөө авраг болоод ээжээ гэж орилно те гэж хэлчихсэн. Тэгээд тэр үед бол надад би зүгээр л тэгнэ ээжээ гэл одоо ирүүл амьдрчин гэж бодоол те. Тэгээд ер нь ээжигээ өнгөрөөд ээжихээ дараа 7 сарын дараа аавыгаа алдаад би ер нь одоо юу хийгээд энэ спорт ээж хоёроо ч олигтой хайгарсан юм байхгүй. Яагаад би одоо ингэж ээж хоёрт анхаарал тавьж чадсан үгөөсөө болж миний ээж хоёр одоо ингэ бурхан болчлоо ч гэдэг юм. Маш олон зүйлийг бодоод өөртөө их буруу өгдөөсөн. Тэгээ ээжийн маань тэр хэлсэн үг хүн чинь бас нэг эцгийнхаа тэр сүүлч хэлж байгаа үгээр нь бас ер нь айгүй их тийм урам зориг авч юмд бас эргэж буцалтгүй орё гэж ер нь боддөг юм лээ. Тэгээд хэрвээ бас хүний их хүн чинь мэдрээд миний хөө энэ хүн ч бас хүнд эрсдэлтэй спортч шүү дээ. Болоо жоохон дургуутсан тийм зүйл хийсэн бол би болж байсан. Тэгээд ээж маань тэр энэ спортоос намайг болиулахыг хүсээгүй. Яг тэр үед надад бүр мэдрэгчээсэн. Тэгээд би ээжигээ аавыгаа намайг бас энэ спортод маш их дэмждэг, тусалдаг тийм байсан болохоор одоо
энэ спорттой тууштай бүр бие шулууд сэтгэл бие маань бүр шулуудан эргэж буцалтгүйгээр орсон байдیں۔ Тэгээд одоо тэгээд энэ амжилт маань бол миний хувьд бол ташуур өшөө цаашаа олон сайхан тулааны ард гарна. Тэгээд өдөр бүр шаргуу хөдөлмөрлж олон сайхан тэмцээний ард гарна гэж их боддог доо. Тэгээд аав минь бас надад бойл гэж хэлдэг. Тэгсэн мөртлөө нэг юм битэрч сүүлд ингээл хоёулахна үлдсэн ингээл тулаа их үзэн л дээ. Тэгээд тулаа үзэхээр миний хөөгийн нэг ингээ зөгчвөл тэгээ зөгчвөл гэдэг өөрөө бүр ингээл үздэг болсон. Тэгэл тийм аав минь одоо хэлсэн тийм одоо нэг ингэж зохиод ялуул те гэл ингээл хөөх юм хэлдэг гэсэн. Одоо би тэгээд аавынхоос тэг хэлж ийсэн тэр ингээд ялчвал гэсэн тэр бодлоор нь бас одоо дараагийн талаар бас ялахыг бас маш ирмэлцэж бас тэрийг нь бодож бас бэлтгэлээ хийж өөрийнхөө бас техникийг бас тэр аавынхаа хэлж ийсэн тэр одоо зөвлөлтөд надад ингэж хоршиж бас бэлтгэлээ хийж дараагийн ялтуудыг аавынхаа хэлж ийснээр тэгж ялахыг бас аягүй хичээж байгаа. Бас тэгж ялахыг бас маш их хүсэж байгаа. Миний бол хамгийн амьдралын том сорил бол яг амжилтаа гаргаж яг эцэг ихтэй л өөрийгөө сайн явж байгааг ээж хоёроос нэг бахархал нь болох гээд тий энэ спорт руу зориглоод ингээд бүгдийг хойш нь тавиад ингээд бэлтгэлээ шаргуу хийгээд явж явах үед маань ингээд ээж хоёр маань ингээд тэнгэрийн орн руу твшгэд бол надад бол зүгээр л яг тэнгэр хөмбөгшгөл бас яг л хүн чинь битгэрд юм лээ. Хэдий 27 28 нас хүрсэн ч гэсэн гэртээ хүнжлүүлэх хөтөлбөр нөмрөөлөн хийвдэг. Хинч байхгүй гэж ингээд бодохоор ингээд ер нь тэгээ эцэг ихээ алтаас бусд нь бол зовлон биш юм байна. Тэгээд ер нь яг тэгж бодоод тэгээд дээрэс нь яг ингээд спортыг болиморч юм шиг одоо би хиндээ ер нь энэ спортоор амжилт үзүүлж ер нь харуулах вэ гэдэг яг тэр үед яг үнэхээр болимор санагдчихсэн. Тэгээд ээж маань яг тэг комд орохын өмнө хэлжсэн тэр үг нь за тэр чи амлсан тий ээжтэй чи амлсан хэдий чамайг хараагүй ч гэсэн тэр дээрээс харааж амлсан юм чинь амлсандаа ирэх хүн заавал хүрэх ёстой. Тэгээд бүр хамгийн хайртай хүнтэй амлсан юм чинь мэдээж хүрэхин төл явна гэдэг. Тэгээд ээж маань тэр хэлсүүг бол намайг бол спортоос бол спорт бол шууд гүн бүр олон илүү хүчрэхээр бүр оруулсан байдیں۔ Тэгээд хамгийн гол нь тэр үуч одоо сэтгэл санаа маш тавгүй. Тэгээд бэлтгэлээ хийхээр л одоо тэр гашууд тэр зовлон ингэж дааж мартаж тий үлдсэн хэдэн цаг бол ингээл санаа штэ эцэгийнхээ санаа аягүй хэцүү байна. Бэлтгэлээгээ тэр хэдэн цагийг өнгөрөх нь бол бүх стрессийг тайлаад өөрийнхөө зорилгыг санаад тий мэдрээ тэрэн рүүгээ ингээд тууштай зүтгэх бас маш их түлхэж сулсан л да. Миний яг 2020 онд хүнд өвчнөөс өнгөрчихсөн. Яг өнгөрөх таавар секунд орохын надад хэлчихсэн. Миний хүн дуртай спортоо битгий орохоор чи эзэнгүүдээр авар голоод ээжээгээ давлна гэдгсэн. Би тэгээ нэг удаа ээжээ гэж нэг орхмоор байна. Okay, good, let me go ahead. Миний спорт одоо хөдөлж оруулсан одоо сайн багштай уулзсан Нэргөө Отгонбаатар гэж ах маань байдаг. Дашцгийн ганцэрэг гэж багштайгаа уулзраад тэр хүн дээр бас энэ зохиолт тулааны суур тий энэ бүдгийг заалгаад тэрнийх өөр шимийг үзээд явчихад бас маш их баярлалтай. Дашцгийн ганцэрэг багштай маш их баярл талархдаг. Тэгээд дээрэс нь бас юм чих учиртай. Би хүүхэд байхдаа 2 дугаар ангид байхдаа ингээл бас яг л бусдын адилаар ингээл бокс мөхсөс сонирхдаг, тулаандас дуртай. Тэгэхээр ер нь ангийнхаа хүүхдүүдтэй ингээл ер нь тоглоал тэр их ч одоо жилтж тоглодог байлаа шүү дээ айгүйх. Тэгээ тэр үед миний одоо энэ хүргээ ах одоо энэ Америк нэгдсэн улсад амьдран сууж миний хүргээ ах үед соронзон болдог. Тэр ах маань намайг хүүхэд байхад надад боксын билээ анх өмсгөж үзүүлчихсэн. Тэр ах маань тэр тухайн үед хүүхэд байхдаас Нарантуул зах дээр ажилладаг. Тэгээ Нарантуул зах дээрээс надад нэг юм 2 хос боксын билээ авч өгөөд тэгээ би ангийнхаа хүүхдэд өмсгөөл тэгээл тоглодог. Тэгээ би яг миний яг спортын амжилтчууд Америк нэгдсэн улсаас л ихсэн шүү дээ. Тэгээ Америк нэгдсэн улсад очиод яг ах маань цуг хажууд дэмжээ тэр хүргээ ах маань. Тэгээ би ингээд гинт бодохгүй юу. Надад хамгийн их хин боксын бэл одоо тулааны бэлээ гэдэг юм өмсгөлөөс тэр ах маань. Тэгээ тэр ахтайгаа би одоо тэмцээнд орох болгондоо цуг явдаг л да Америк нэгдсэн улсад. Тэгээд ах маань тэгээ цаанаас би ягаад ч юм ахаараа анх тулааны бэлээ өмсгсөн болохоор одоо хүртэл яг
тулаандаа гарах биелэгээ тэр ахаараа өмсгдөг. Юм чинь цаанаас ирүүлдэг. Тэр хүн намайг бас гэж олон биелэг өмсч энэ олон юм тулаанд орохыг мэдсэн юм шиг тэгээ зөгөөж хүүхэд байхад надаа биелэг өмсгсөн болохоор цаанасаа тийм сэтгэл зүйч гэсэн айгүй гоё тийм ярьж өчөгдөг. Тэгээ би тэр үлзүүтгэн сорон зам болт гэж одоо хүргээ ахтаа маш их баярлж талархаж явдаг. Намайг маш сайн ойлгож, намайг дэмжиж, миний ард талд бат зогсдог. Ахыгаа ер нь дурсаж ярьж байгаа юм нэлээ. Нэвтрүүлэгт ер нь яриа өгөхтэй. Тэгээ тийм болохоор ахтаа тэгээд маш их талархаж баярлж явдаг шүү. Тэгээд миний ах олон сайхан тэмцээний ард гарахт нь дүүдээ биелийг минь өмсгөж дүүгийн хайчуд байгаарай. Ахтаа маш их талархдаг шүү ах минь. За тэгээ энэ бүсийг одоо ер нь энэ үлдээ багтаагаад дахиад өөр бүстэй болох боломж, бүс нэгтгэх боломж байна тий. Тэгэхээр олон бүснийх нь эхнийх нь бүс байгаасаа гэдэг ерөөгөөд өнөөдрийнх нь нэвтрүүлгийг өндөрлүүлье. За өнөөдрийн нэвтрүүлгийг бас бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Дараагийн талаар өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Үндэсний хөрөнгө оруулалттай мөнгөн гүр эмнэлэг нь нарийн мэрэгсэн эмч ажиллагсадтай халдвар аюулгүй байдлыг бүрэн хангасан олон улсын жишигт хүрсэн тоног төхөөрөмж бүхий оншилгооны төв, гэмтлийн мэс засал, ерөнхий мэс засал, сэргийн засах уламжлалт эмчилгээ, эмэгтэйчүүдийн хавдрын мэс засал, дотор мэдрэл, зүрх судасны чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг. Хавдрын оншилгоо мэс заслын эмчилгээг өндөр түвшинд явуулж энэрл хүндлэл бүхий чанартай үйлчилгээг ард иргэддээ хүргэдэг. Эрүүл Монгол иргэн эх орны баялаг мөнгөн гүр эмнэлэг